За сайн байцгаана. Өнөөдөр би та бүхэндээ Бурхны бүтээлийн талаарх доктрин гэдэг нэгэн том бүлгийн 4 хичээлийн эхний хичээлийг төлөвлөе. Энэ бол Хураангуй теологи төслийн маань 14 дахь хичээл байна. За Бурхны бүтээлийн талаарх доктрин гэдэг энэ сэдвийн хүрээнд бид Бурхны бүтээсэн сүнслэг болон биед бүтээлүүдийн талаар үзэх болно. За энэ хичээлийн хувьд болохоор сэдв нь Тэнгэрлэгч, Сатан ба чөтгөрүүд гэсэн ийм сэдвээр үзнэ. За Тэнгэрлэгч нар бол ухаалаг, сайн чанартай, хүчрхэг, Бурхнаар бүтээгдсэн сүнслэг биетүүд байгаа. За заримдаа хүмүүст Тэнгэрлэгч нар үзэгдэхдээ бол яг хүн шиг харагддаг. За Бурхны бүтээл учраас Тэнгэрлэгч нар нь Бурхан шиг хүндэтгэл мөргөлийг хүлээж авах зохисгүй. Харин Бурхны нэгэн бүтээл юмаа гэдэг тэр жирийн статусаар бид харах ёстой. За Тэнгэрлэгч нарын дотор бас зяндаа үүрэг хариуцлагын бас ялгаа байдаг. За Тэнгэрлэгч нарын дотор жишээл тэргүүн Тэнгэрлэгч гэж байна. Жирийн Тэнгэрлэгч нар байна. За херубуд гэж байна, серафуд гэж байна. Өөрөөр хэлбэл бидэнд мэдэгдсэн Библиэлд бичигдсэн тэр Тэнгэрлэгч нарын нэрсийг л би ингэж хэлж байгаа. За Тэнгэрлэгч нарын гол үүрэг бол Бурхны илчилж өгсөн тэр нууцуудыг бясалгаж, баясаж, тэдгээр хүслийг гүйцэлдүүлж, Бурханд бүх алдар магтаалыг өргөх, Бурхны хүндэтгэх ийм зорилготой. Харамсалтай нь Библиэлд бичигдсэнчсэн нэгэн тэргүүн Тэнгэрлэгч Бурхны эсрэг тэрсэлж, тэр Тэнгэрлэгч бол Сатан болж хувирсан байдаг. Бурхан бол Сатаныг бүтээгээгүй, харин тэр тэрслэл нь өөрийг нь Сатан болгосон юм а гэдгийг бид ойлгох ёстой. Тэргүүн Тэнгэрлэгчийг дагаж Бурхны эсрэг тэрсэлж боссон Тэнгэрлэгч нарын үе болон тоомшгүй үе болон Тэнгэрлэгч нарыг бол чөтгөрүүд гэж бол Библиэлд бол хэлдэг. Энэ Сатан ч байна уу, чөтгөрөн ч байна уу бүгдээрээ сайн чанараа гэж ёрын муу чанартай болж бүгдээрээ тэдний зорилго бол Бурхны эсрэг тэрсэлж, Бурхны ажлыг зогсоох, Бурхны хүмүүсийг, Бурхны бүтээсэн зүйлсийг бүгднийг муухай болгох ийм зорилготой. За Христэд итгэгч бидний хувьд бол Сатан ба чөтгөрийн эсрэг сүнсний тулаан хийж тулалдах ийм үүрэгтэй байдаг юм а. За дэлгэцийн хажууд гарах Библийн ишлэлүүдийг би та бүхэнд уншиж өгье. Та бүхэн эдгээр ишлэлүүдийг бичиж аваад Библиэс уншаарай. Тэгвэл энэ хичээл илүү танд тодорхой ойлгомжтой байх болно. За Библийн ишлэлүүдийг би уншия. Эхлэл 3 дугаар бүлгийн 1-7, Йов номын 1-2 дугаар бүлэг, Исая номын 14 дугаар бүлгийн 13-аас 14, Даниэл номыг та тэр чигээр уншаарай. Матай номын 12 дугаар бүлгийн 22-оос 32, Үйлс номын 10 дугаар бүлгийн 1-ээс 31, 2 дугаар Коринт номын 12 дугаар бүлгийн 7, мөн Илчлэл номыг та тэр чигээр уншаарай гэж үзэж байна. За бид энэ дэлхийд ганцаараа биш гэдгийг Библи хэлдэг. Бидний эргэн тойронд үд үзэгдэх сүнслэг орчинд Тэнгэрлэгч нарын хөдөлгөөн гэсэн өрнөж байдаг. За Тэнгэрлэгч нар гэж бид ярих юм бол энэ бол сайн чанарын сайн чанартай Бурхны хүслийн дор байдаг Тэнгэрлэгч нар гэж ойлгох хэрэгтэй. Харин муу чанарыг агуулсан тэдгэрийг болохоор сүнслэг биетүүдийг бид Сатан ба чөтгөр гэж бол хэлдэг. За Тэнгэрлэгч бол хизээч хүний эсрэг зүйл хийхгүй, харин Сатан болон түүний чөтгөрүүд бол үргэлж Бурхны эсрэг болон хүний эсрэг ёрын муу ажиллагааг бол явуулж байдаг юм а гэдэг зүйлийг ойлгох ёстой. За Тэнгэрлэгч нарыг бид шүтэж, Тэнгэрлэгчэд хандж залбирч, Тэнгэрлэгчийг магтан дуулах ийм зүйл хийх нь хоройтой. За Тэнгэрлэгч нар хэдийгээр сүнс төлөвтэй, ухаалаг боловч Бурхны адил бүх юмыг ойлгодог, бүх юмыг мэддэг, бүх газар нэгэн зэрэг оршин байдаг ийм хязгааргүй нэгэн биш гэдгийг бид Библиэс харж чадна. За Библийн 2 ишлэлийг бүгдээрээ харъя. Эхнийх нь 1-р Петрийн 1-р бүлгийн 10-аас 12 дугаар ишлэл байна. За энэ дээр ингэж хэлсэн байгаа. Энэхүү авралын тухайд гэвэл та нарт ирэх нэгүслийн тухай иш үзүүлцгээс нь иш үзүүлэгчд анхааралтай судалж лавлан өөрсөд нь байсан Христийн сүнс аль үе болон хэнийг заастыг нягтлж үзжээ. Учир нь Христийн зовлон ба дараа нь ирэх
алдрыг тэр урдаас айлдсан байжээ. Тэнгэрээс илгээгдсэн ариун сүнсээр та нарт сайн мэдээг номлосон хүмүүсээр дамжуулан идүүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлсийн тухайд иш үзүүлэгчид өөрсөдөө бус харин та нарт үйлчилж байсан болох нь өөрсөд нь илчлэгдсэн юм а. Тэнгэр элчүүдэж үүнийг харахыг хүсдэг гэсэн. Өөрөөр хэлбэл Христэд итгэгчдэд ирсэн авралын тухай үе үеийн тийм ээ одоо иш үзүүлэгч нар зөнчид Есүс Христийн тухай иш үзүүлсэн байдаг. Есүс Христийн тухай иш үзүүлсэн 300 гаруй иш үзүүлгийг тэр Есүс гэдэг одоо хүний амьдралд биелсэн учраас энэ бол гарцаагүй Есүс болоод Христ буюу аврагч юм байна гэдэг зүйлийг бид мэддэг. Өөрөөр хэлбэл таны амьдралын талаар хэн нэгэн хүн тийм ээ одоо энэ хүн тэдэн он төрн тийм сургууль зурна, тийм ажил хийн, одоо тэгэж ярина, ингэж ярина гэдэг ингээд таны талаар иш үзүүлсэн одоо 10 зүйл бай гэж бодъё. Тэгт тэр 10 зүйл нь бүгдээрээ биелэх юм бол та бол тэр сонгогдсон нэг юм а гэдэг одоо баталгаатай одоо тийм болно шүү дээ. Яг түүнтэй адилхан Есүсийн хувьд бол 10 биш, 20 биш тийм ээ. 100 биш, бүр 300 иш үзүүлэлэг тэр одоо хүний амьдралд биелсэн учраас Есүс гэдэг хүн бол зүгээр нэг хүн биш. Энэ бол Бурханаас илгээгдсэн аврагч юм а гэдэг зүйлийг тодорхой байлдаг. Тэгэхээр энэ нууцыг хүртэл Тэнгэр элч нарууд мэдэхгүй байсан. Тэнгэр элч нар хүртэл тийм тэр нууцыг одоо сонссон гэхдээ ойлгохгүй байсан учраас энэ зүйлийг бас харахыг хүсэж байсан юм а гэдэг зүйлийг Петр бол хэлсэн байна. Эфес 3 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлийг уншийе. Ингэснээр идүүгээ чуулганаар дамжин Тэнгэрлэг ор суудах захирагчид болон эрх мэдлэлтнүүдэд Бурхны олон мэрэгэн ухаан мэдэгдэх юм а гэсэн. Өөрөөр хэлбэл Тэнгэрлэг ор суудах тийм ээ одоо захирагчид ба болон эрх мэдлэлтнүүд гэж хэнийг яриад байна вэ гэхээр одоо Тэнгэр элч нарын тухай ярьж байгаа. Тэнгэр элч гэж бодох болгонд бид сайн Тэнгэр элч гэж бодох ёстой. Сатан бождгэрийг бол дандаа муу гэж бодох ёстой гэж дахин сануулъя. Ингээд Тэнгэр элч нар Бурхан шиг хязгааргүй бүхнийг мэддэг биш юм а гэдэг зүйлийг энэ хоёр зүйлээр бас хоёр ишлээс ойлгож болно. Учир нь тэр зүйлийг хэн нэгэн тайлбарлаж илчиж өгөхөөс нааш Тэнгэр элч нар үүнийг ухаан ойлгохгүй юм а гэж мэдэх ёстой. За Тэнгэр элч нар бол сайн чанартай учраас туйлын ариун Бурхны орших үед одоо үйлчилж Бурхныг дээдэлж ингэж байдаг. За Тэнгэр элч нар бол асар их хүч чадалтай. Тийм боловч Бурхан шиг бүхнийг чаддаг одоо хүч чадалтай биш юм а гэдгийг бид бас ойлгох ёстой. За тэд бол Бурхны хүслийг гүйцэлдүүлэгч сүнс юм а гэдэг зүйлийг дөрөв би хэлсэн. За Библиэд бичигдсэн Тэнгэр элч нарын нэрсүүд байгаа. Жишээлбэл Иуда номын 9 дугаар бүлэг дээр тэргүүн Тэнгэр элч Михаилийн тухай гардаг. За энэхүү тэргүүн Тэнгэр элч гэдэг маань бусад Тэнгэр элч нарыг бол захирддаг учраас тэднийг тэргүүлдэг учраас тэргүүн Тэнгэр элч гэж бол хэлсэн. За Тэнгэр элч нарын айрмын тухай, Тэнгэр элчийн тухай Даниэл номын 10 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлдэр хэлсэн. За Эхлэл 3 дугаар бүлгийн 24-д Адам Ева хоёрыг Эден цэцэрлэгээс хөөн гаргаж эргэж оруулахын тулд тийш хөдлөх замыг хамгаалуулахаар Эден цэцэрлэгийн зүүн талд хэрүүбүүд болон зөв бүрт эргэлддэг галт элдийг байршуулсан тухай бас байдаг. Изекиэл номын 10 дугаар бүлэг, Дуулал номын 18-ын 10 дугаар бүлэг дээр хэрүүбүүд одоо Бурхны дэргэд түүний алдрын өмнө байдаг тухай бол гарч байгаа. Тэгэхээр энэ хэрүүб гэдэг Тэнгэр элчийн тухай бол ингэж мэдсэн. За тэргүүн Тэнгэр элчийн талаар бол Михаилаас бол бид мэдж байгаа. За Серафууд гэдэг бас одоо төрлийн Тэнгэр элч нар байгаа. За Серафуудын талаар Исая номын 6 дугаар бүлгийн 2-оос 3, Илчилэл номын 4-ийн 8 дугаар ишлэлээр гардаг. За Серафууд нь үндсэндээ бол 8 далавчтай бүтээл байгаа. Дээдлийн хоёр далавчаараа нүрээ бүтээдэг, доотлын хоёр далавчаараа хөлөө бүтээдэг. Голын хоёр далавчаар ингэж нисэж байдаг ийм Бурхныг дээдлэн хүндэлдэг. Бурхныг бол одоо магтан дууны баг гэж хэлэх юм бол тийм үйлчлэлтэй Бурхныг дээдлж байдаг ийм Тэнгэр элч нарын тухай байна. За Тэнгэр элч нарын талаар дурдсан хоёр өөр ишлэгийг бүдрэ харъя. Эхнийх нь Колосай номын 1-р бүлгийн 16. За энэ дээр ингэжсэн. Учир нь түүн дотор Тэнгэр ба газар дах бүх юмс, үзэгдэх ба үд үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүдж бүтээгдсэн бүх юмс түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн байна гэсэн. За Эфес номын 1-р бүлгийн 20-оос 21-р эшлэлдэр тэрээр Христ дотор энэл хүчээр нөлөөлж түүнийг үхэгсдээс амьдуулаад Тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залж бүх засаглал, бүх эрх мэдэл,
хүч, ноёрхол, түнжлэн энэ үед төдийгүй ирэх үед нь ирлэгдэх альва нэрнээс ч дээгүүр болгоч гэсэн. Тэгэхээр энэ дээр Тэнгэр элч нар болвол юу гэж хэлж юм гэхээр хаан ширээ, ноёрхол, засаглал, удирдлагууд эрх мэдэл хүч гэдэг тийм үгсээр Тэнгэр элч нарын эрх мэдлийн эренбийг хэлсэн ба. За Тэнгэр элч нар нь Бурхны илчлэлийг хүмүүст дамжуулж өгдөг үүрэгтэй гэдэг талаар Мөсегийн хууль хэрхэн өгөгдсөн гэдэг хэсгийг харах юм бол та бүхэн мэдж чадна. Өөрөөр хэлбэл Бурханаас тэр хуулийг аваад Бурхны илчлэлийг хүнд буюу Мөсед жишээ энэ тохиолдолд Мөсед бол дамжуулж өгсөн ба. Галаат номын 3-ын 9-р ишлэгийг та бүхэн уншаарай. Үйлс 7-гийн 53-ыг уншаарай. Еврей номын 2-ын 2-р ишлэгийг унших юм бол Тэнгэр элч нар Бурхны илчлэлийг хүмүүст өгөх үүрэг хүлээж байсан гэдэг тухай тэмдэглэсэн байна. За Тэнгэр элч нар нь Бурханаас хүмүүнд мэдээ дуулгах мессеж дамжуулах мессенжер гэж ярьдаг тийм ээ, ийм үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь Есүсийг төрүүлсэн Мариад Габриэл гэдэг Тэнгэр элч мэдээ хүргэж ирсэн тухай Лук номын 1-р бүлгийн 26-аас 38 дугаар ишлэлээр байна. За Тэнгэр элч нар итгэгчдэд тусалж үхлийн аюулаас аварсан тухай жишээ Үйлс номдэр гардаг. Петрийг Есүсийн дагалдагч Илч Петрийг шоронгоос чөлөөлсөн тухай Үйлс 12 дугаар бүлгийн 6-аас 17 дугаар ишлэлээр бол гардаг. За Тэнгэр элч нар Бурхны хаансын тим үргэлж байж Бурхны хүндлэн дээдэлдэг үйлчлдэг сүнслэг биедүүдийн тухай бол түрүүн би хэлсэн. За Тэнгэр элч нарын тухай хуучин гэрээнд гардаг, шинэ гэрээнд гардаг. За хуучин гэрээнд Авраам дайчилсан Тэнгэр элчийн тухай гардаг. Эхлэл 18 дугаар бүлгийн 1-ээс 20 дугаар ишлэлээр гардаг. Лотын гэр бүлийг бас Тэнгэр элч авардаг. Лот болон түүний охтуудыг авардаг. Эхнэр нь бол Тэнгэр элчийн хүнд орохгүйгээр хойшоо эргэж хараад давсан баг нь болсон тухай бас Эхлэл номын 19 дугаар бүлгийн 1-ээс 20 дугаар ишлэлээр бол гардаг. За хуучин гэрээний тооллого номдор гардаг Балаамын илжиг ба Тэнгэр элчийн эзний Тэнгэр элчийн тухай тооллого номын 20 дугаар бүлгийн 22-оос 35 гэж гардаг. Тэгэхээр хуучин гэрээнд бол эзний Тэнгэр элч гэдэг ийм хэллэг гардаг. Үүнийг ерөнхийдөө хүмүүс Библийн багш нар юу гэж үздэг вэ гэхээр энэ бол шинэ гэрээнд хүн биеэр ирсэн Есүс Христ хуучин гэрээнд Тэнгэр элчийн дүрээр хүмүүсийн дунд Явэ өөрөө залран ирсэн юм гэдэг ийм тайлбарыг бас хэлдэг. Өөрөөр хэлбэл Есүс хуучин гэрээнээс өмнө ч гэсэн байсан, хуучин гэрээний үед ч байсан, шинэ гэрээнд ч байсан, одоо ч гэсэн оршин байгаа гэдэг энэ зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр Есүс бол зөвхөн хүн болсноор түүний амьдралын эхлэлийн 0 өдөр ирэхээгүй, харин хүн биеэр ирэхээс өмнө ч гэсэн Есүс Бурхан хэвээрээ байсан. Тэгээд тэр Бурхан хүн биеэр залран ирсэн юм гэдэг зүйлийг бид харж чадна. За шинэ гэрээнд Есүсийг төрөхөд тийм ээ Лук 2 дугаар бүлгийн 8-аас 15 дээр Есүсийг цөлд сатаанд өдөөгдөх үед Матай 4 дугаар бүлгийн 11 дугаар ишлэл Есүсийг амьлахад Иохан 20 дугаар бүлгийн 11-ээс 13 дугаар ишлэл хожим түүнийг бас ирэхэд Матай 16 дугаар бүлгийн 27, Матай 25 дугаар бүлгийн 31 дээр Тэнгэр элч нар түүний эргэн тойрон байж түүнд үйлчилж байсан тухайг бид харж болно. За түрүүн би хэлсэн Петрийн жишээ байгаа хавчлагаас болж тийм ээ шорон торигдсон элч нарыг Тэнгэр элч нар Юр бусын аргаар шоронгоос чөлөөлж байсан тухай гардаг. Үйлс номын 5 дугаар бүлгийн 17-оос 26, 12 дугаар бүлгийн 6-аас 11 дугаар ишлэлээс та бүхэн энэ Юр бусын элч нарын үйлчлэлийг бас харж болно. За Филипп гэдэг Иерусалим сүмийн хамгийн анхны 7 туслахын нэг болох Филиппийг бас Тэнгэр элч тийм ээ Бурхны хүслийг гүйцэтгэхэд нь тусалдаг. Энэ тухай Үйлс номын 8 дугаар бүлгийн 26 дээр байгаа. За Корнел буюу 100 цэргийн дарга, Ромын 100 цэргийн даргад бас Тэнгэр элч нар үзэгдсэн. Тэгээд Тэнгэр элч үзэгдээд түүнд бас хэрхэн мессеж дамжуулсан тухай Үйлс 10 дугаар бүлгийн 1-ээс 33 дугаар эшлэлээр байгаа. За Илч Паул Тэнгэр элч мөн тусалж исэн тухай Үйлс 27-гийн 21-ээс 26 дугаар эшлэлээр байдаг. За Тэнгэр элч нарын үйл ажиллагааны төлөө ер нь бол хуучин гэрээний Даниэл ном болон шинэ гэрээний илчлэл номд маш олон тоогоор бичигдсэн учраас та Даниэл болон илчлэл номыг бас унших хэрэгтэй байхаа гэж бодож байна. За Йов номын 38 дугаар бүлгийн 4-өөс 7-д өгүүлснээр Тэнгэр элч нар нь хүмүүсийг бий болохоос ч өмнө Бурхнаар бүтээгдсэн нэгэн бүтээл юм а гэдэг зүйлийг
Йов 38 дугаар бүлгийн 4-өөс 7 дугаар эшлэлээр бол хэлсэн. За мөн Сатан ба түүний дагуул болсон чөтгөрүүдийн талаар 2 газарт бас бичсэн байдаг. За энэ талаар Исая 14 дугаар бүлгийн 12-оос 14, Изекиэл номын 28 дугаар бүлгийн 12-оос 18. За эдгээр ишлүүдийг та бүхэн унших юм бол одоо Сатан хэрхэн бий болсон бэ гэдэг тухай Библийн баримтыг бол харж чадна. За Сатан ба түүний дагуул болох чөтгөрүүдийн үйл ажиллагааны талаар Библиэд олонтаа өгүүлдгээс та Лук 10 дугаар бүлгийн 17-оос 20, 1-р Тимотийн 3-ын 6, 2-р Петрийн 2-ын 4 болон Юда 6 дугаар ишлэлээс унших боломжтой. За Библийн ишлүүдийг хэлээд байгаа шалтгаан миний хэлж байгаа бүх зүйл Библиэр баталгаажсан гэдэг зүйлийг хэлж байгаа гэсэн. Номоор ярих юм бол энэ нөгөө footnote гэж ярьдаг, endnote гэж ярьдаг тийм ээ, зөвөр гэж ярьдаг, номын зөвлөлт гэж ярьдаг тийм ээ. Энэ ном хэлж байгаа үг болгоны цаана Библийн ишлэл байгаа, Библийн баримт байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа. Тийм ч та бүхэн зөвхөн хичээл сонсгоо зогсохгүй. Энэ хичээлийг видеоор үзэж байгаа учраас хичээлээ зогсоогоод Библиэд илгээд тэр Библийн ишлүүдийг уншаад дэвтэр дээр бичиж тэмдэглэж авч сурах юм бол та илүү үр дүнтэйгээр сурах болно. За Сатан гэж түрүүн нэлээд ярьсан. Сатан гэдэг нэрний утга бол дайсагнагч гэсэн утгатай байна. За Бурхны орших ариун тэр газарт байсан тэргүүн тэнгэрэлч тийм ээ. Бурхны оршихугаас хөөгдөхтөө Бурхны орших газар ба хүмүүсийн орших газар хоёрын завсар байрлах болсон тухай Библиэлд бол хэд хэдэн тийм баримт байдаг. Илч Паул нэгэн удаа өөрийгөө Бурхан намайг 3 дахь тэнгэрт аваачсан тухай гэж ярьдаг. Энэ тухай 2-р Коринтын 12-ын 2 дээр 3 дахь тэнгэрт намайг аваачсан гэж. Тэгэхээр Даниэл ном дээр бас Бурхны тэргүүн тэнгэрлэгч Габриэл Бурхны оршихугаас Даниэлийн залбирдын хариултыг авчрахаа Бурхны оршихугаас газарт байгаа Даниэлд авчрах үед Персийн жонон замд нь саад хийсэн тухай гардаг. Тэгээ Персийн жононтой тэргүүн тэнгэрлэгч Михаил тулдаж зам гаргасан тухай гардаг. Өөрөөр хэлбэл 3 дугаар давхраас 1-р давхарт байгаа хүнд мессеж өгөхөд 2 дугаар давхраар мэдээж дамжиж шүү дээ логик гэдэг. Яг түүнтэй адилхан 3 дахь тэнгэрт байгаа Бурхны оршихугаас 1 дахь тэнгэрт байгаа хүний ертөнцид байгаа Даниэл Бурхан хариулт өгөхөд дунд нь буюу завсарт нь тийм ээ саад хийсэн тэр харанхуй хүчний тухай болвол Даниэл ном дээр гардаг. Эфес номын 6-гийн 12 дугаар бүлэг дээр энэхүү харын хүчний эсрэг тийм ээ бид бол тэмцдэг юм а гэдэг тухай гарч байгаа. За мөн та Библийг уншиж тийм ээ нэлээд ухаж түнхэх юм бол энэ сатаны тэр харанхуй ажиллагаа хэрхэн хүмүүсийг тийм ээ Бурхны эсрэг болгосон юм бэ гэдэг тухай харж болно. За Есүсийн дагалдагч нар сүнслэг чөлөөлөлтийг бол хийсэн. Өөрөөр хэлбэл хүмүүсийн биеинд байгаа өвчнийг зайлуулж, хүмүүсийн амьдрал шингэсэн чөтгөрүүдийг хүмүүсээс чөлөөлөх үед газарт болж байгаа үйл явдал өнөхөд тэнгэрт тийм ээ тэр байгаа тэр Бурхан ба хүн хоёрын хооронд тийм ээ хан хэрэм мэд тийм ээ тэглэж байгаа тэр харанхуй тэнгэрийг бол цөмөлж тэнд байгаа эрх мэдлүүд нь унаж тийм ээ дороодж байгаа тухай Лук номын 10 дугаар бүлгийн 17-оос 20 дугаар ишлэлээр байдаг. Өөрөөр хэлбэл энэ дээр ингэжсэн мөнөөх 70 хүн баяртайгаар буцаж ирээд эзэн чөтгөрүүд хүртэл таны нэрээр иргэшээлд маань орсон шүү хэмээхэд Есүс тэдэнд би сатаныг тэнгэрээс аянга адил унахыг нь харлаа. Харагтун могоо ба хилэнцэд хорхоонуудад халдах дайсны хамаг хүчээс дээгүрэх эрх мэдлийг би та нарт өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй. Гисэн хэдий ч сүнснүүд иргэшээлт чинь орсон гэдэг та нар бүү баярлах. Харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтай үлсэ. Өөрөөр хэлбэл газарт тийм ээ чөтгөрийн ажлууд нуурахад Бурхан ба хүн хоёрын хооронд саад хийжсэн тэр харанхуй хүчний тэнгэрт бас тэр бэлтгэл цайзууд нь нураагдж цоорч тэр газрыг бол бид Библиэд итгэгчид юу гэдэг вэ? Нээлттэй тэнгэр гэж. Юуг нээх гэдэг юм бэлэр тэр харын тэр харанхуйлсан тэр харанхуй тэнгэрийн тэр саад бэрхшээлийг бол цөмөлж тэрийг бол нээж ярж зад татж энэ зүйлийг бол газар дээр хийж байгаа сүнсний тэмцэлд орвол ингэж ялд байгуулт юм. Тэгвэл
чөтгөрүү та нарын мэдэлд орсонд бол бити баяр. Харин мөнх амийн номд нэрсчин бичигдсэнд баярлаарай гэж бол Есүс бол хэлсэн. Тэгэхээр маш олон хүмүүс болохоор чөтгөрүүдийг зайлуулдаг хүнд маш хүчтэй гэж хэлдэг. Гэтэл Есүс нэг удаа би та нарыг огт танихгүй тийм ээ, эзэн минь гэж маш олон хүмүүс дууддаг. Тэгтэл тэр хүмүүс Есүс би та нарыг хараагүй юм танихгүй ч. Тэгтэл юу яриад байгаа юм, би таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж хүмүүсийг эдгэж байсан тухай хүмүүс бол ярьдаг. Гэтэл Есүс бол тэр үйлчлэлээс илүү харилцааг хүссэн. Өөрөөр хэлбэл мөнх амийн ном нэр нь бичигдээ. Есүстэй өдөр тутмын тэр амьд харилцаатай байгаас гэдгийг хүсдэг болохоос биш Есүсийн нэрийг, Есүсийн эрх мэдлийг, Есүсийн хүчийг ашиглаад өөртөө алдар нэр болж байгаа. Өөртөө тэр чөлөөлөлд одоо юу гэдэг идэгрэлч юм гайхамшгүйд хийж байгаа. Энэ зүйлийг бол одоо өнөө цагт бол маш олон номлогчид бол хийдэг. Энэ зүйлийг битгий фокусаа болгоор үзсэн. Харин мөнх амийн номд нэрсчин бичигдсэн баяр бурхантай амьд харилцаатай байгаад талархах гэдэг энэ одоо зөв фокустай байх хэрэгтэй. Тэгэхээр бидний хувьд үнэхээр бурхан үнэхээр энэ монголчуудын дунд, монгол үндэсний дунд, монголчуудаар дамжуулан бусад үндэстэнд өөрийнхөө мөнх амийн номод нэрсийг бичүүлэхийн тулд тийм ээ авралыг нь гүйцээхийн тулд олон хүнийг илгээлтийн талбар дээр илгээгээсээ, олон хүн аврагдаасаа, олон хүн эзэн Есүст итгэхээсээ, гимшээсээ, гим нүглээсээ уучлагдаад үнэхээр бузар булан амьдралаасаа эргээд ариун амьдралаар амьдраасаа ингэж амьдрахад нь үнэхээр тэр бурхан нээлттэй тэнгэрийг нээгээсээ. Гэхдээ бид үнэхээр сүнслэг тэмцлийг хийж тэр харанхуй хүчний эсрэг бид тулдж яадаг ийм одоо ажлыг хийдэг. За сатаныг Библи бол хэд хэдэн янзаар хэлсэн. Жишээ Иохан 12-ийн 31 дугаар ишлэлдэр одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно гэсэн. Тэгэхээр ертөнцийн захирагч гэж бол хэлэхдээ бол энэ нөгөө ертөнцийг захирдаг нэг гэсэн. Тэгэхээр бурхан анх Адам Ева хоёрыг бүтээхдээ энэ ертөнцийг захир, энэ орчлон ертөнцтэй бүх юмыг захир гэдэг энэ эрх мэдэл өгсөн боловч гим нүгэл хийхдээ энэ эрх мэдлийн далдсан бэхлээр сатан далдсан учраас сатан бол энэ ертөнцийг захирдаг болсон. Тэгээ Есүсийг хүртэл уруу татахтаа сатан хэрвээ чи намайг тийм ээ одоо надад мөрөгөх юм бол би чамд энэ дэлхийн эрх мэдэл ир баялагийг өгье гэсэн. Тэгэхээр бид энэ дэлхийн одоо хэн захирдаг вэ гэдгийг харах юм бол энэ дэлхийд дээр хүмүүс мөнгөний төлөө юу ч ихээс боцохгүй шүү дээ. Мөнгөний төлөө одоо эх орнооч тийм ээ одоо өөрсдөө нэр төрийгч, өөрийнхөө гэр бүлийгч тийм ээ худалдахад бэлэн ингэж явж байгаа. Тэгэхээр тэр үнэндээ тэр мөнгөний шүтээд байгаа юм биш. Тэр мөнгөний шунлаар дамжуулан маммон буюу тэр сатаны тэр эрх мэдэл захируулж байгаа гэдэг зүйлээ хүмүүс мэдэхгүй учраас 2 дугаар Коринтын 4:4 дээр энэ нэрэн үеийн бурхан гэж нөгөө сатаны ирж байгаа. Бурхан гэж жижиг үсгээр бичсэн байна. Үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд томоор бичсэн бурхны дүрт болох Христийн алдрын тухай сайн мэдээний гэрлийг үзэхгүй болж байна. Өөрөөр хэлбэл энэ дэлхийн бурхан, энэ ертөнцийг тийм эзэгнэгч, захирагч одоо тэр эзэн болсон, эзэгнэгч, захирагч болсон тэр нэгэн үл итгэгчнүүдийг сохолсон. Өөрөөр хэлбэл тэр бурхны жинхэнэ бурхны гэрлийг харуулахгүй тул тэдний мөнгөөр сохолж байна, тэдний эрх мэдлээр сохолж байна, янз бүрийн зүйлээр сохолж байна. Заримыг нь гим нүгэлд нь унгаад, гим нүглийн ичхүүрээр сохолж байна, тийм ээ. Амиа югүйт гэхэд амьдралаа устгахад, бусдын амьдралыг сүрүүлэхэд, бүр улс орнооч хүртэл бусад улс үндэстнийгсэн сүрүүлэхэд ийм зүйлийг хийж байгаа. Тийм ч бид сайн мэдээг тараах болгоос өмнө үнэхээр бурхан миний үл итгэгчнүүдийг та нээх болтугай. Тэд таны одоо сайн мэдээг сонсоод тэд итгэх болтугай, сэтгэл нь нээгдэх болтугай, тэнгэр нээгдэх болтугай, тэд аврагдах болтугай. Таны хаанчлал тэнгэрчийн газар дээр ирэх болтугай, таны хүсэл тэнгэрчийн газар дээр биелэх болтугай гэж ингэж бид нөгөө нээлттэй тэнгэрийн төлөө бид үргэлж залбирч ингэж явах хэрэгтэй. За бурхны хаанчлалыг төлөвлөхгүй тул энэхүү дайсагнагч, гүтгэгч, худалч, устгагч, эртний луу болох сатан юу хийдгөө гэхээр хүмүүсийг нүгэлд өдөөж уруу татна, гим нүгэл хийлгэн, гүтгэн, хуурч мэрлэн, худал ярина, үннийг харах нүдийг нь сохлно, сүрүүлэх, устгах ажил хийн, шаналгаж, тарчлааж, зовоон, худал сургаал болон үзэл бодлуудыг дэлгэрүүлнэ, өвчин шаналлыг түгээн, өөрийгөө устгах санааг, амиа орлох санааг өгнө. Чөтгөр хүмүүсийн биед хүрэл эзэмдэж тэднэр дамжуулсан янз бүрийн тийм бузар булаа ажилла хийлгдэг. Тэгэхээр сатаны ажиллагааг харах юм бол яг л ийм зүйлийг хийсэн. Еваг нүгэлд өдөөсөн. Тийм ээ Эхлэл 3 дугаар бүлгийн 1-7, 2 дугаар Коринтын 11 дугаар бүлгийн
1-3 унших юм бол Еваг нүгэлд өдөөс нэгэн бол сатан гэдгийг бол хааж болно. За Йовыг устгахыг бол оролцсон. Йов 1-2 дугаар бүлэг дээр энэ тухай гарч байгаа. Есүсийг нүгэлд үдсэн ч бол чадаагүй байгаа. Матай 4 дугаар бүлгийн 1-11 дугаар эшлэлээр байгаа. Нэгэн эмэгтэйг 18 жилийн турш өвчнөөр бол шаналгасан. Энэ тухай Лук номын 13 дугаар бүлгийн 16 дээр байгаа. Юдасыг Есүс сурахад чөтгөр бас ажилласан байгаа. Лук 22 дугаар бүлгийн 3 дугаар эшлэлээр байгаа. Илч Паул бас тийм ээ Паул бас энэ чөтгөрийн ажиллагаа нөлөөлж исэн. Түүнийг бол үнэхээр зовоож исэн. 2 дугаар Коринтын 12 дугаар бүлгийн 7 чөтгөр хүнийг эзэмдсэн. Тэгээд өөрөөс нэрийг нь асуухад легион буюу тийм ээ түмэн гэж 10,000 түмэн гэж ингэж л хэлсэн. Энэ тухай Марк номын 5 дугаар бүлгийн 1-ээс 20 дугаар эшлэлээр байгаа. Хүнийг хилгүү болгодог чөтгөр байдаг тухай бас хэлсэн. Матай 9 дугаар бүлгийн 32-оос 33. Залуу хүүг тийм ээ нэг залуу хүн хүүг чөтгөр бас эзэмдсэн тухай Матай 17 дугаар бүлгийн 14-өөс 21 дугаар эшлэлээр байгаа. Мөн нэгэн эмэгтэйн охиныг чөтгөр эзэмдсэн тухай эзэмдэж тийм ээ түүний захирчсэн тухай Марк номын 7 дугаар бүлгийн 26-аас 30 дугаар эшлэлээр байгаа. Үйлс номон дээр бас мэрэгч төлөгч сүнсний тухай бас гардаг. Тэгээ мэрэгч төлөгчийн сүнсийг зайлуулахад тэр эмэгтэй мэргэлж төлгөлж чадгаа байсан тухай Үйлс номон дээр гарч байгаа. Үйлс 16 дугаар бүлэг дээр гардаг санаж байна. Есүс дайсагнах шашны хүмүүс түүн сатан шүгсэн гэж Есүс бол гүтгэж байсан. За энэ тухай Матай 12 дугаар бүлгийн 22-оос 32, Иохан 8 дугаар бүлгийн 48-аас 52, Иохан 10 дугаар бүлгийн 20 гэдэг нэшлэлүүдээр байна. Энэ бүхнийг харах юм бол итгэгчид бид сатанаас айх биш, харин сатаныг загалмай дээр аль хэдийнэ ялан дийсэн тэр Есүсийн эрх мэдлээр үхлээс амилсан, үхлээс амьлахтаа өөрт нэтгсэн хүн болгоныг өөртөөгөө хамт Бурхны тэнгэрлэг оршууд аваадсан. Бурхны баруун гартад Есүс өөрөө заларсны адилаар биднийг бас Бурхан аавын хүүхдүүд болгож түүний эрх мэдэлтэй болгосон. Учираас бид энэ эрх мэдлээрээ сатаныг тийм ээ үнэхээр сатаны ажиллагаанд бид айж биш, сандарч биш, харин бид амар тайван байж Есүсийн өгсөн эрх мэдлээр энэ ажлыг бол сүнсний тулаанд хийх ёстой. Эфес 1-р бүлгийн 21-ээс 23, Колосан номын 2-ын 15, Еврей номын 2-р бүлгийн 14-өөс 15, Эфес номын 6-гийн 10-аас 20 дугаар ишлэлийг та бүхэн уншаарай. Тийм учраас чуулган бид үнэхээр сүнсний тулаанд зоригтой байх ёстой. Тэгээд үгийн дагуу итгэгчид ариунаар амьдрах ёстой. Гим нүглийн боолчлолоос чөлөөлөгдсөн бол эргээд гим нүгэл хийхгүй байхын тулд амьдрах ёстой. Би хүн юм чинь хаяа гим хийж болно гэж өөртөө хизэж зөвшөөрөх болохгүй. Харин гимийг хийхгүй төлөө гимийг үл хүсэж тийм ээ гимийг хийх санаа төрөх болгон тийм ээ түүнийг эсэргүүцэн түүнийг ялан дийлэх хүчийг эзнээс бид гуйх ёстой. Сатаныг эсэргүүц тэгвэл тэр чамаас зайлна гэж хэлсэн. Гэхдээ яг тэр ишлэлийнхээ өмнө Бурханд ойрт гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид Бурханд ойрхон байх юм бол үнэхээр бид сатаныг эсэргүүцэх хүч чадaltaй байна. Бурханаас холдох тусмаа бид сатаны өдөөлтөнд унахтай амархан болдгийм. Тийм учраас чөтгөрийн тухай ярихгүй чөтгөр надраа оролдохгүй гэдэг юм гинэн бодолтой битээ байгаарай. Харин бидний бодсон бодог чөтгөр өдөр шөнөгээр бидний илд рүү зовтлон дайрдаг учраас сүнсний хуйг дуулгаа өмсөж сүнслэг талаанд ялт байгуулах ёстой. Тэгээд Маранатагийн видео сургалтын сүнсний талаан гэдэг сургалтыг та бүхэндээ санал болгож байна. Энэ сургалтыг та бүхэн сурснаар үнэхээр Бурхан бидэнд ямар их эрх мэдэл өгсөн бэ? Энэ эрх мэдлийг хэрхэн хэрэглэдэг юм бэ гэдэг энэ чухал нууцыг та бүхэн сурах юм аа. За мөн чөлөөлтийн суур үндэс гэдэг сургалт байгаа. Чөлөөлт гэхлээр бид шууд зөвхөн чөтгөрөөс чөлөөлдөг юм биш. Бид бас хорт зуршил, хорт буруу бодол, амьдралын хэм маяг олон янзын төр чөтгөрийн бидний амьдрал бий болгосон. Бид өөрсдөө бас тэрийг бий болгосон. Тэр буруу тийм ээ бодлын цайзуудыг бид нураах ёстой. Энэ талаар сурахыг хүсэж байвал та бас чөлөөлтийн үндэс гэдэг сургалтыг сураасай гэж хүсэж байна. За ингээд дараагийн хичээлээр уулзах хүртлээр түр баяртай.